Ванаас. За нэгдүгээрт нь энэ 3 зам энэ зээлийн хүрээнд хийгдэх юм шиг байна. Борн уур жаргаланд Батсүмбэр. Тэгэхээр энэ 3 нэг багц бол зарлагдах уу эсвэл тус тустай багц болох уу гэсэн нэг юм зүйлийг асууя. Хоёрдугаарт нь эдийн засгийн банкны орон дээр энэ асуудал яригдахад би одоо нэлээд зарим асуудалд шүүмжилтэй хандаж манай банкны орооны дүгнэлт юуны гадаад бодлого аюулгүй байдлын банкны ороонд очисон байх ёстой. Тэрэнд юу гэсэн гэхээр энэ эдгээр зээлүүдийн зөвлөхийн үйлчилгээнд аль болохоор гадаадын экспертүүдийг багруулцуулах тухай асуудлыг хүнд тавьсан. Авто замын салбарт зээл тусламжийн төсөл хэрэгжээд 20 жил болчихлоо. Үндэсний боловсон хүчин мэрэгжилтнүүд одоо ер нь олон улсын түвшинд хяналт хийх ийм одоо бэлтгэгдсэн боловсон хүчээр хангагдсан. Гэтэл ухаандаа энэ зам дээр ихтэл одоо гадны нэлээдтэй экспертүүд байгаа сурагтай. Тэгээд он чинь байдлаас ямар байдал ажиглагдж байна вэ гэхээр гадаадынхан манайхнаар ажил хийлгчээд өөрсдөө өндөр зардал аваад Монголынхан нэг 5-3 юм амсуулчаад ингэж яваад өгдөг. Зээлийн ихэнх хүн гадаадын одоо тэр зөвлөхийн үйлчилгээнд яваад өгч шүү дээ. Тэгэхээр энэ яг зөвлөхийн үйлчилгээ хэдий зардал байна уу? Энийн хэдэн хувь нь гадаадын экспертүүд оногдож байна вэ гэсэн нэг юм зүйл. Хоёрдугаарт нь энэ чинь нөгөө Батсүмбрийн замтай холбогдлолтой нэмэлт гэрээ гэж ойлгож байгаа шүү дээ. Энэнд одоо Монголын талын зөвлөхийн үйлчилгээг авч болохгүй юу? Ядаж энэ дээр нь яагаад заавал гадаад нарыг бид нар шүтэх ёстой юм бэ? Тэгээд энэ нь бол миний ойлгож байгаагаар голдуу нэг компани үргэлжлээд байгаа юм. Өөр орны өндөр мэргэжлийн улсууд ирээд байгаа бол бас өөр. 90-ад оноос хойш 90-ад оны дунд үед нэг компани орж ирсэн. Тэдний улсад одоо нэр хаягаа өөрчлөөд ингээд байгаад байдаг. Одоо эднэрээс үл шинэ юм гарахаа байсан. Тэр компани ч бүрэн монгочлогдсон. Тийм учраас энийг би одоо тодорхой бүр асуулт болгох тавьсан. Энэ одоо орсон уу? Гэрээ мэрэнд нэг юм өөрчлөлт орж байна уу? Ер нь яагаад энийг их яаравчилж батлах гэдэг юм бэ энэ гэрээг? Өчигдөр эдийн засгийн банк оргорсон. Өнөөдөр одоо ингээд шуураад байх энэний учир шанц нь юу байгаа юм? Яагаад жоохон улс төртэй хандж болохгүй байна уу? Яагаад Монголын талын одоо оролцоог нэмэгдүүлж болохгүй байгаа юм гэсэн ийм асуулт байна. Хоёрдугаарт нь дараагийн асуудлын зөвлөхүүл ер нь нэг талаасаа хяналт тавих нь одоо сайн боловч нөгөө талаасаа барилга ухсралтын үед бас их өндөрлөл учруулдаг усуучуд үе шатныхын ажилд одоо баахан отказ тавьдаг гэнэ тэрэ. За тэгээд эцэст нь хэн гохирол хүлээдэггүй гэхээр хэрвээ цаг хугацаанд тухайн барилга объект баригдахгүй бол гүйцэтгэгчдээ торгуул тавьдаг. Би юу гэж байна гэхээр гүйцэтгэгч зөвлөх хоёр хамтар торгуул хүлээдэг баймаар байгаа юм. Тэгэхгүй сүүлийн үед юу ажиглагдж байна вэ гэхээр ерөөсөө зөвлөхтөөр ажиллаж байгаа улсууд аль болохоор объектыг удаашруулах. Тэгээд одоо тэрэг түлээтэй хангамжтай байх нь илүү байгаад байна шүү дээ. Одоо ингэж үргэлжлэж байгаа объект захаас авсан байна Монголд. Гадаадын олон улсын төсөл. Тийм учраас энэ дээр өөрчлөлт гарах хэрэгтэй. Би яагаад энэ асуудлыг ингэ тавиад байна вэ гэхээр энэ Улаанбаатар хотын энэ 3 замын чанар богино хугацаанд чанартай баригдсанаар Улаанбаатар хотын хүнсийн хангамж сайжирна. Энэ талаас нь бол би дэмжиж байгаа юм. Тэгэхээр энийг өсөө өргөшгийн дээшлүүлэх, богино хугацаанд бариулах, чанартай болгох, энэ төслийн дотоод өгөөжийг дээшлүүлэх талаар ийм одоо саналуу тавиад байгаа. Энэ одоо биелэлээ бол тусч байна уугүй юу? Аюулгүй бодлого гадаад байдлын банкны орон дээр энэ асуудал яригдсан уу? Гэрээнд нэмэлт тусгал болж чадж байна уугүй юу гэсэн. Ийм хэдэн асуулт байна. За баярлалаа. За энэ хөлдрөх хариулъя. Бодгоо шүү хоёр асуудал ойрхон явцсан учраас хооронд нь холжчод байна. Өчигдрөө эдийн засгаар орсон чинь банкны оргоор хилцэгдэг байгаа. Тэр нөгөө нэмэлт Батсүмбрийн 2.5 саятай өөр андуураад байна. Энэ 4.5 сая бол бүр хэдэн сарын өмнө гар урсурх эрх нь олгодоод хэдэн 7 хоногийн өмнө чуулганаар ороод ингээд хилцгэсэг ахтур хилцүүл нь явж байгаа. Яарсан юм бол байхгүй байгаа. Өчигдөр төсөв эдийн засгаар орсон асуудал бол эх 7 хоногт хойрынхаа дагуу ороод явна. Яг энэ тухайн төсөл дээр бодвол нөгөө энтекийн компаниуд хэлж байгаа хэл та. Нөгөө энтекийн компани байна уу? Эсвэл Монголын компани болсон уугүй юу гэдгийг Хүрэнбаатар Батэрдэн хоёр хэлж өгөөжээ. Монголын зөвлөх компани ажиллах цаг нь бол болсон. Тэрнтэй бол санал нэг байгаа. Бид нар тэр энтэгч өөрөө явсаар байгаа л шалгарчдаг шүү дээ. Хэн нэгэн тендер зарлж байгаа хүн шалгаруулж байгаа шүү дээ. Тэгэхээр асуудал нь монголчууд биднэрт байгаад байгаа. Бид өөрсдийнхөө дотоодын зөвлөх компаниудыг дэмждэг бодлого гаргаж иж тэр компаниуд боож нэхээс зүг зүгээр байж гараад ирэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаар зам тээврийн яам, сангийн яам ямар бодлого явж байгаа. Одоо энэ тухайн төсөл дээр зөвлөх компани ямар нэртэй хаанхын өмчлөлтөй компани болж байгааг та нар тайлбарлаад өгдөө. За
тэр дараах хэрэг. За нэгдүгээр асуултын хувьд бол Борнуур жаргалантыг бол нэг багц болгож зарлана. За 1.6 буюу Батцөмрийг бол нэг багц болгоод ингээд хоёр багц болгож зардаг юм аа. Хоёр багц болж гэсэн бодолтой байна. За зөвлөх компанийн хувьд бол энэ зээлийн гэрэн дээр Германы тал өөрсдөө зөвлөх компани сонгон шалгуулна гэсэн ийм заалттай байсан. За энэгээр бол Герман тал зарласан. Герман талаас хоёр компани орж ирсэн. За энэ ICT орж ирсэн. Ингээд цаад хоёр компани бол маш өндөр саналтайгаар энэ ICT энтхийн баг шалгарсан юм аа. За энтхийн багтаа бол бид хоёр дахь багц дээр тэр тусмаа одоо 1.6 дээр бол дахин гэрэн дээр нь бол 16.6 дээр бол дахин гэрээ хийж энэ хүн цагаар нь бол тооцож үйл ажиллах 100 ямар үйлрэлээр ямар газар нь яаж ажиллах уу гэдгээр нь бол бас тооцоо хийн гэсэн бодолтой байгаа. За ер нь бол зөвлөхүүдийг ажилуулах бодгошинтой бол яамны бодлого бол нэг байгаа. Ер нь 40 жил бол бид зөвлөхийн үйлчилгээ за гадна дотны зөндөө тусламжуудыг авч бол ажилласан. Эдний хэмжээнд бол өөрсдөө Монголын компаниуд, Монголын одоо болсон хүчин мэргэжлэнүүд бол энэ хэмжээнд ажиллах бол шаардлагыг бол хангасан гэж бид үзээд одоо Азийн хөгжлийн банктай одоо Дэлхийн банктай бусад газруудад ажиллахдаа бол бид тодорхой хэмжээгээр Монголын одоо зөвлөх компаниуд, Монголын инженерүүдийг бол ажилуулна гэсэн ийм шаардлагыг бол тавиад ажиллаж байгаа.